Ийм дудаа баг хуруу дудаа гуйлалтай тэгэл баашээс амтагсан тийм гуйлалтай хоол идэл. Хөө босоор тоо болсон байх гэх чинь байхгүй. Өгцөн байгаа юм чинь. Тэр наандаар өгцөн байгаа юм чинь. Өсөөд тураад 90 саяын ганц сүгчийн хажууд нь байсан юм шиг л яриад. Тэгээд тэр 90 саяын ганц сүгч бол зүүн харагийн чангад нэг нилээ ядарсандаа эхлээд бол. За ингээд энэ удаагийнхаа дугаараар Инхулаг ахтайгаа одоо арай өөр сэдвээр би хүрнэх гэж байна. Манай Инхулаг ах маань өөрийнхөө бас амьдралын нэлээдгүй цаг хугацааг бас хэцүү нэртэй газар өнгөрөөсөн. Залуус дүүнэртэй сургамж болох үүднээс ерөнхийдөө яаж яваад алдчихв, хаана мэдчихв, өөрөө бас хүүхэд байхдаа алдаад за эргээс сүлд нь гарч ирээд хэрхэн ухамсарсан ингээд энэ тухайгаа ярилцаад залуус дүүнэртэй те алдах вэ ингээд тэр талаас нь ингээд ерөнхийдөө яриа гэдэг санал ороо те ингээд энэ яриа хийж эхэлж байгаамаа. Тэгээд одоо Инхулаг ахыг маань таньдгүй хүмүүс байх юм бол фэйсбүүк дээрх бичлэгээс нөхөд үзээрэй. Бид хоёрын анх танилцсан түүхийг. За сайн байна уу та? За сайн байна. За миний хүүхдүүд сайхан намарч байна уу? Жоохон хүүхд байхдаа л алдсан да. Тэгэл жоохон хүүхд байхдаа алдаа. Тэгээд дээшгээ нөгөө бас томчуудын юу гэдэг нас. Хэд настай байсан та? Би юу дөнгөж 10 настай байсан юм уу? Тэгэд та юуны хэрэгээр орсон? Би сургуульд явж байсан. Нэг 2 дугаар ангид л байсан да баг гэж. Тэгээ сургуульд явж байхдаа бас жоохон сургуулиасаа жоохон танхаа одоогоор ярих юм танхаа гэж ярих юм да. Тэгээд хүүхдүүдтэй эсвэл шийдэн бодолцож маргалдаа. Салхгуудаа Яаж яваад нэр шүтгүү болсон бэ? Газар сайхан дадаж шүт тэгэл. За нэг шүт, хоёр шүт, гурван шүт гэж авчихсан шүү дээ. Миний хажуугаар гарахтаа кармагийн сувлаа явуулдаг хулгайч байсан. Шууд луу. Тийм алдартай карманы хулгайчуд тэр харагийн чанга мангач чинь тэгэл бүр тэр доош орч яасмаас мөлжөөл. Тин чи намайг очиход талигаас нэм лавгч. Тэгээд Адрантын хойрхон ингээд та хэдэн жил болсон юм? бид чинь 5 жилтэй очсон. За тэгээд 5 жилээс би 3 жил болсон. Чулуу идэг байсан. Тий, чулуунд би гараад очингуудаа 3 хоноод би шууд чулуунд гашсан. Ямар хараа халахтаа би даваа игээд 2 өдөр намайг тэгдэг байсан. Тэгвэл үгүй арай халахтаа наашны олон жил явсан. Тэгээд эн чинь чулуу молоо өөрөө бас дүртэй болоо. Тэгээд шууд чулуунд гарсан наач. Мэржилтэй бүр можаанис мэржилтэй хүн байгаа гэдэг. Тэгээд намайг шууд чулуунд гаргасан байхгүй. Тэгээ нэмлаггүй шин Сэддийн Бата, Цэндийн Баямх гэж хоёр залуу аасан. Сэддийн Бата нь бол энэ хайлаастай англи хэлний ор сургуулийн багш байсан. Тийм залуу байсан. 25 жилдээ Гяндангаас дөнгөж дэглэн бууж ирсэн. Хин Сэддийн Батагаас гадна Цэндийн Баямх нь Өмнө Говь аймгийн залуу байсан. Хүүхдийн колонд намайг байхад байсан цуг. Тэгээ тэр хоёр сайндаа шалаагүй. Талигаас нэм тавчин эргэлт тойролт ирсэн хүмүүсийн эргэлтийг авчаад дээр нь бэлэн 3-400 мянган төгрөг авчаад. Тэр чоономгоо тантай хамт байсан юм уу? Байсан. Тэр юунд байсан? Бэлгийн цагаан дохоод. Тэгээд мэдээсээ очих чинь тэрнээс чинь юу яасан? Юу л колон солино гэж байдаг байхгүй. Тэгээд ачаа явчихдаг байхгүй. Тэр чоономгоо чинь бас хөвшин байсан мэт тэр үед чинь. Гүү 76 онд байсан шүү дээ. 76-д хиттэй орсон гэсэн үг тэгэхээр чинь. Төч гарсан 50 шахсан хүн байсан шүү дээ. Тий. Тэгээ одоо тэр үнийн сонин гэдэг дээр ингээл гой шилжимлийн үйлдвэр, хийсний үйлдвэр инээ тэр хүүхнүүд ингээл гарна. Тэрний хаягийг аваад Эренжингийн сайн юм шиг шүлэг бичээл явуул, захиа бичээл явуул гол нөгөө хоёр талдаа чи нөгөө хүүхэн эргээд ирдэг. Дэх нь үед тийм байлээ шүү дээ. Таних мэдхгүй эмэгтэй хүрээд ирж байгаа. Тахаа байцтай бас. Тэгээ Эренжингийн сайн шүлгийг бол амар ихтэй. Тэгээд хоёр чиний хүүрэндээ сайлж урахын цагт тэгээд хүний хайсан ясмаас мөн. Хүний хайсан ясмаас хүний талах малхыг ингээд ойчрлоод огч өглөө нөгөө талхандаа ойчрлж тавигдлууч талхаа авах гээд ноормохоо талхыг нэг ийм хүн 500 г талхнууд авахгүй. Тэр мөрийн булаагаал тэгэл цухтаагаал тэгэл хойгнээс одуулаад тэгэл цухтаж явж байхдаа идээд дууссан шүү дээ. Дэрлэх гараад ирсэн байгаа тий. Тэгээд ингээд бүгд ингээд ойчлоод дөрүүлжөөс нэг хоол аваад ширэндээ суугаад идэв тий. Тэгвэл ингээд халуун хоол аваад ширээ тойрхон орлоо. Ингээд сороод халуун хоолыг
тэгэл идэлдэг хоёулууд байсан шүү дээ. Цаагийн чагад Монгол. Англ хоёулууд ингээд өглөө босоод ирэхэд ингээд юу ингээд тэр доод давхар байсан тэр хоёулууд ингээд хөө босоор таа болсон байх гэх чинь байхгүй. Өгцөн байгаа юм чинь. Тэр наан дээр өгцөн байгаа юм чинь. Өсөөд тураад. Тий. 90-ад оны үед би чинь 100-аагийн чанга чи 90-ад оны үед чинь тэгээ бид нар 150-д дэглэн буужсан байхгүй 92 онд. Тий. Тэгэхэд наан доор ингээ хавтагаар өгчээс 6 додоогоор ингээ өгдөг байсан шүү дээ. Үлсөөд шөндөө өгч. Тэгээ хоёулууд нь. Тэгээд нормын далхнууд нь хажууд нь нөгөө өгцөөний далхыг нөгөөдөл нь авч идээл. Тийм цаг байсан шүү. Тийм үлсэлэн байсан юм тий. Тийм үлсэлэн байсан 90-ад оны үед амар байсан. Дангун мангун нэг хоосорцсон юу ч байхгүй. Давснаас өөр юу ч байхгүй. Тий. Тэр чинь одоо нөгөө хорих ангийнханд бүр хоолмол байхгүй юм шүү тий. Нөгөө хорих ангид бол хоол байна шүү дээ. Нормын далхыг нүгжин өөснөө гоё журамсах аятаа яах нөгөө идхийн дэвтэй юм шиг дандаа бүр тийм амар болцсон. Нэгнийхээ нэг булааж иддэг, дээвж иддэг тийм. Тийм байсан. Тэгийг ягаад юу гуандагаар овоолаа ясмасан дэш нөгөө нохоо уурсан шиг хидэг хоёулууд овоороо суусдаг шүү. Тий. Одоо тэгээд одоо бол тийм байхгүй л тий. Байхгүй 90-ад оны чинь тийм байсан. Бүр одоо ингээ нохоо уурсан шүү ясан дэш шиг. Нөгөө хоёулууд хоол идж байгаа тэгээд хоол мол тэгээд нөгөө сайхан мах шүлийн шуудаад яснуудаа ингээ хайшдаг шүү дээ. Одоо юу цахмах дээр махны шуудаад ясыг хайдаг шүү дээ. Тийм шиг ингээ тэгтээ тэр болцсон яснууд л та. Тэгээ тийм үдс яагаад юу лээ том чулуугаар ингээ чөм мөнгө хаагаад идээд тэгээ явж исэн хоёулууд. Гэ маргааш нүүдэн байхгүй. Ясаас ингээ нүддэг шүү ингээ болооны ясыг ингээ нүддэг шүү гойр шиг. Тэгээ ичээс нөхдөд өгцөн шүү дээ ихэнх нь бас. Тий. Тийм үе байл шүү дээ 90-ад оны үед чинь. Хараагийн чангад Монгол. Аймгийн заамаа арслан болсон толтой сайхан бүхвэсийг сайн залуудаа. Тэр чинь болохоор шин зүгээр л ингээл хүн зодоод хуйгнаар хүжирээд ингээд борогоогоор нүдж явах заяа. 50 госролтой хооллолтой талгоогоо шаашаал заяа. 90-ад оны үед. Ногоо шиг 50 госролтой хоол идэх тэгээ сууж нөхөөс. Өдөр 50 госролтой хоол нь яхаараа тэргүүний урд үү? Нөө хуваарлаад нөгөө аялах жахт нь тэгж дайрж байгаа юм. Тийм шүү дээ. Тэгээ дайрж яваад идчих нөхөөс шүү дээ. Зодуулсан ч тоохгүй. Зодуулсан тоохгүй хоол идчих болоо. Үтээд тий. Тэгээд нөгөө амар гэдэг нөгөө үлссэн амар нөгөө тий идхийн дэвтэй болцсон байдаг юм яа. Тэр хоёулаа чинь тэгээд галзууны тэргээр ингээд идээ шиг эргэлдээд тэгээд талхмалгаа аваад гарсан ус шууд дайраад булааж идээ тэгээд. Тий зодоос нүдүүлээд тэгэл тэгдэг байсан шүү дээ. Тэгээд 90-ад оны үед бол үлсгэлэн гардаг байсан. Тэгээд хамгийн гол нь тэгээд арчаатай сэгэлэн твшээтэй зоригтой хүмүүс л тэгээд амьд үлдчихэж байгаа шүү. Тий. Идхийн дэвтэй эргэлт ойлт нь ирээл сайжрахгүй байгаа юм чи эргэлт ойлтой хүмүүс чинь. Тэгэхэд манайс эргэлт ойлгүй бидээс айл хийж өгчихгүй байсан тэгээ. Тий шүү дээ. Тий. Эргэлт ойлт нэгтүүд авч идэггүй бидээс өгчихгүй байсан тэгээ. Тэгэхээр тэд эргэлт ойлт аваад тэгээ сэтгэлийн динк байхгүй. Бүр ингээ яа тийм нэг дэв болцсон юм уу? Тий. Бидээс тэгж л боддог байсан тий. Идээс дэвтэй байсан. Идхийн өвчтэй биш та аваад наадсан дээ. Тий. Заримдаа хоолоо идэхээс дургуй төлөгчөө хайчаа яваад. Өөсөө яах тустай хоол идээд бидээс чинь. Зүүргийн жаад ийм юу цэргүүд байсан. Цэргүүд хамгаалж ирсэн. Буута цэргүүд. Тэгээ цэргүүд чинь халагдах гад төхөөд ирэнгуут бидээс чинь буугын цаг мага өгөш гахаа магцах оруулж. Бугуун цаг аа. Бугуун цаг маг тэднээс гоё юу доторлоос бүүж идэж зарна штэ. Цэргүүд нөгөө цэргүүд нь аваад оронд гахаа магцах гуйл мөрөл давуу шидэж штэ. Тэрүүгээр сайхан цов мөнгө хийж идээд бидээс тэгээд амиа зогоогоо загсуулаад тий тэднээс бол тэгэхгүй ш. Өглөө босна би бацаа махта дургуй өгдөөс. За нөгөө хойчир аваараа толгой суулаад нааширлаа гэраа.
Ээж тэгээд хөө 10 хэд хүүхэд нэг хүүхдэд нэг толгой зааж өгнө штэ. Йоо тий. Танаа гэрийнхэн юу? Тэгээ за миний хөө арай сэргэлний чи яваад толгой цовдон дааш өсний хаашаа тийч нөгөөд ёо жоохон хүүхдүүдээ сахилахгүй дурдундаа хүж ороод 10 хэдэн толгой өөрөөл гарч байгаа юм чинь. Тий. Тэгээд авцаа тэгээд одоо хүмүүсийн хилээд шар будаа тэгээд шар будагийн шүлэнд нь хийгээл тэгээд сайхан тоол ижил өсөж исэн байгаа шүү дээ. Одоо бодоод. Тий. Тэгээд өглөө чинь тэгэл хамааргүй хайнаг гэдэг юмсан гараас нь зүтгэл хар модон гол өрөөс нь татаад явах чинь 40 саяны гойлд хүмүүс өвдөг сөхрөн аав хүүхдүүд зөндөх байсан юм уу? Тэр нэг гойлонгаа даахгүй дарагдсан хөл гар нь хуурна. Бас хэцүү шээ ажил бол амьд гарахын төлөө л хүн тэмцэн штэ аль болохоор тийм штэ. Тэгээд ажил төлөөс хамгийн гол нь шамтаж болохгүй. Тий. Энийг даахгүй байл гэснээр би нэг бол тий энэс их хоол идсэн шүү. Нэгдэхэд. Тийм штэ. Энэс илүү би ингэж өдөө хүртэл насарсан шүү гээд. Тэгэл зүтгэхэд бол тий ямар ч ажил юу ч байсан тий хүн даахгүй юм даадаг. Эргэлт нөгөө нэг гаднаас юм нууц орж ирдэг байсан одоо тэр нэг түүхүүдээ яриаш. Яг юу штэ. Тэгээ мэдүүшийн нэг хорхоос нөгөө хорход ингээд ял хүмүүс гэхэд нэг удгийн шоронд очдөг байхгүй юу? Ер нь дамждаг тийм юм тий. Нэг удгийн шоронд очиж тэгээ нэг удгийн шоронгоос ингээд одоо шинэ ачлаг ингээд нэг хорих газар очиж штэ. Тэгвэл нөгөө хорих газар чи очдөг байхгүй юу? Тэгээд бидүүсийн тийш авчиад нэг удагт ийм нэг дамжин өнгөрүүлэх гэж байдгийг. Тэгээ бүр юм хотол дотор авчиж шаачсан штэ. Тэгээ олон хоёртлоо махан овоош ингээд тэн дотор бөө юмнууд. Би багы ихлэ шинэл байсан да. Шоронг нэг сайн мэддэг ч байсан. Хүүхдийн колоноос нэг жирийн шоронгоос одоо томчуудын 100 аргийн чанга явах гээд. Тэгээ байжсэн. Өглөө босоод ирсэн чинь 2 гутал байдгүй. Тий? Өглөө босоод 2 гутал байдгүй. Тэгээ тэр өглөө нөгөө ачлаг явах гээд нөгөө 20 газар л хүүхдүүдийг авч явах. Тэгсэн чинь босоод ирсэн 2 гутал байхгүй. Тэгсэн чинь нэг удгийн шоронд одоо ингээд энэ өрөөс юу нэг өрөөнийхөө тавсаар ингээд одоо энэ данхны шиг юм та ханууд ингээд ухаа цаашаа ингээд явцсан бүр. За. Тэгэхээр нөхөөрөө ингээд нэг гутал мотлын дамжуулаад тэрүүгээр 50 хүн ингээд солилцоод тэгсэн байхгүй. Өчигдөр 100 арга ажиллага явуулсан гутал болсон биз одоо гэрдээ гутал дахиад байна. Тэгсэн байхгүй. Би маргааш самд ихтэй гутал авсаа тэгээд танах л очиж инээ тэгээд. Байцагч нэг бас гайгүй хоншоостой лөө залуучуудаа хоёрлуудаа гол гайгүй штэ. Тий. Шудраг ярьж гайгүй байцагчнаас гайгүй. Зарим байцагч чамайг ясаасан тал 28 морног новшоод ирэх хүн байж бас жоо хогийн зантаа байсан их байдаг байсан штэ. Тэр социализм үеч штэ тий. Зөвхөн цолоо хамгаалах гад өнөөдөр тол байвал болоо гэдэг шиг. Засныг юм уу 2 орсны дараа ингээд уул ингээд тэнгэр гоё ингээд цэлэмждэг. Сайхан болчихдаг штэ. Тэгээ тэнгэрийн муугаа арилдаг юм да. Хүний муугаад арилдаг юм да. Тийм үстэй. Тий, ер нь тийм. Тий. Хүний муу ер нь арилахгүй тий. Гэхдээ арилгыг тэр хүнээс шалтгаална штэ. Тий. Тэрнээс шууд тэр угаагаад арилна гэж байхгүй штэ. Тэр хүнээс өөрөөс нь тэр муухай арилах хэрэгтэй байхгүй юу? Тэр хүн чинь айл болохоор сайн сайхан бодоо, сайн сайхан юм тийм штэ. Сэтгэгээ явуул тэр хүний муухай юм бүгд арилна штэ. Тий. Тэр хүн бол яг хүний золиосон дараа явжсэн ч болно. Тий. Хүний хийсэн өрөөч гэсэн би бас хамгийн сүүлд бас нэг за тийм 98 онд би хийсэн хэрэгээр орсон штэ 5 жилдээ бас 100 аргийн. Тий. Тий. Хулгай хийсэн заяо. Бүгд өтөн тэр байрныгаа тоглодог айлынхаа заяо. Тэрний байрныгаа тэр тоглодог хүүхдүүдтэй тэднийгээ гэр мэрэг хулгай хийсэн гэдэг. Тийм хэрэгээр хүртэл би 5 жил яхаа тэр байцаагч нь одоо энэ инхээ гэж жилиг сортой залуу байсан. Тий. Баянгол дүүрт би тэгээ орж ил тэгээ би хэлж тэгэхэд намайг өөшөд 5 жилийн ялтаа хүртэл хийж ирсэн шүү дээ. Би суугаад гарсан. Тэгээ та үгүй штэ гэхээр яах юм? Тулгад таслаж ирсэн. Тулгад таслана гэж байдаг байхгүй юу? Тулгад таслана гэж үгүй. Шууд хэрэг хүлээлгээл. Таны юу гэж хэлэх хамаагүй юм? Хамаахгүй. Тэгээ хэл хэрэгээр орж. Би тэр хэлж байгаа тэр хэрэг хам гэж яриад байгаа нөхдүүд тэгвэл би насан турш хүүхд оролцож байгаа тэн дээр бас. Тэгвэл тий
Миний хэрэг хамгаас 5 батан гараад иж байгаа. Танихгүй юу хэрэг хийгээгүй. Тэдэрсээ би холбогдоогүй. Тэгэхээр 5 батаны надтай нүүлдүүлэх заяа. Ингээ нүүлдэн байцаар тийгээ би хийж байгаа байхгүй юу? Тэгэд нүүлдүүлээгүй ш надаа. Тэр байцаагч. Тий. Нэг нь хүүхдийн голоо яваад хоёр нь энэ манайда жирийн шороо яваад жирийн шоронд очиж өгөөд би бол тий харагийн жангал яваад би ядаа идэл гал тэдэж бүгд эргэлтэй байлаа ах дүү нэртэй. Тэгэхэд идүүс эрэг тойрж явахад өгчөж байгаа шүү бүгд шорондоо. Тэгээд явсанд тэр байцаагч намайг маргаж нүгж ирээд гутал мутал авсаа тэгээд дагуулгаар гарч байгаа байхгүй юу? Нэг удаас тэгээд төр бичгээр гэдгээр явдаг байхгүй. Тэгээд гэртээ очиад ягаад хувц унаа сайхан солиод тэгээд манай ээж мэж амьд байсан 90 саруулж байсан аав маавч байсан. Тэгээд сууд болол одоо яах гэж муухай юм яваад байгаа юм бэ? Одоо гараас аав минь тэг хилдэг байсан. Тэгвэл би шууд за яг одоо нэгэн өдөр засарчнаа яг аав минь гэ би өөрийнхөө хийсэн хэрэг болох юм хүний хийсэн хэрэг биш дээ гэд. Энийг явуулсныг залруулаад томоожод гараад их бодноо хүү. Тэгээд тийчээс хувцунаа солиод гарахтаа тэгээд өсөөд байлээ нүгэл. Нөө байгаа аах өсөөд байлээ. Одоо хүүтрэх юм чи одоо удахгүй тэгээд намар байсан л да. Тэгээ одоо цаасмаас орон шүү нэг тэр наа дээл аваа явахгүй гэж. За гэ. Тэгээ дээлийнхээ юуг таглын билет гэж хусаад хойдлын. Нуруугийн дээл өсөөд дээл нурууг хосцдог байхгүй. Тэгвэл адилхан үсэнгээд тааруулж ингэж оёод. Тэгээ уут болчихж байгаа байхгүй тэр чинь. Дээлтэй ууттай. Тэгээ дотор ингээд бүтэн улаа 2 тамхи хийгээд бэрч тэгээд юу хийчихнэ. Ийм дөрүлжин одоо 2 төг 50 мөнгөний шин яотон сахар гэдэг үс хатуу цагаа гэж ярьдаг байхгүй. Тэр нэг удаагийнх хатуу цагаа гэдэг. Тийм хатуу цагаа мага хийчих бах тэр мэдэхгүй. Мо бөөстөө дээл хитээ нөгөө харгалзагч нь. Тэгээд өөр юм үзүүлж за одоо яа. Энэ юу хорхоос энд юу ах вэ өөр хийгээ. Ороо гэл. Яа. Би шүүрээд 5 яваалаа. Тэгээд чинь нэг ажигтай ажил нилээл бурдаш тэрээс мөнгө хураан штэ. Нөгөө өрөөнөөс мөнгө татаж тавих байхгүй бол байхш тавих үлгэд зарнаа гээл. Тэгэл тамхи зараад тэгэл тийээс мөнгө аваад тэгэл нөгөө хорхлоо явахдаа мөнгө зөнгөтөө. Аав чинь таныг нөгөө ингээд шоронд орсон байхад эргэж тойрж очиж байсан уу? Би энийг ч одоо эргэлт авч үзээгүй. Ягаад өөр авдаг байсан? Би таанс өмнөөс ороогүй штэ гэж хэлээл би захиа ирэнгуул би тэгээд хариу бичсэн. Тэрнээс хойш над дээр нэг ирж байгаагүй. Яг эргэлт авч үзээгүй. Манай дүүнэр гар утсан мот наадад сонсох юм бол ах яг үнийг хэлж л. Би олон жил болсон хүмүүс эргэлт тойролт аваад их л баярлал ах дүүнэртэй аваад би тэгж үзээгүй. Гэтэ яг та тухайн үед бол тэгээ хилцсэн байсан. Гэтэ тэгсэн ч гэсэн бас хүлээлт бол байжсэн. Тэр чинь 30 жил явсан шүү дээ. Хүн дотор нууц хардаг юм л. Тэгээ шүү дээ. Их хардаг юм л. Ирэх ёстой яатна одоо дүүнэр бүгд том болсон яатна дүүнэр ч хийж магадгүй дээ. Ах их байж хийж магадгүй дээ гэж их боддог өсөө. Тухайн үед бол хамгийн гол би өөрөө сэтгэлд ингэж очиж за боёлыг хараач яах их байхгүй үед тооцоолоо гэж бодоод би тэг явсан. Эс гэж байхгүй юм байна. Юудаас өөрөө хийслээгээ өөрөө л үүрий гэж бодоод тэгэл тийчгээл явсан. Тэгээд би олон жил амьдрахтаа нэг чихэр бааны эргэлтүүд авч үзээгүй. Тэгээд энэ дотроос та тийм юм байна ийм ээ. Гайгүй шинэ гайгүй хороо морон байна уу? Наа зайтай гутлахс байна уу? Байна. Танк хар байна. Танк хараа нааш чиви орно. Нэг баг тамиг өгчихгээл. Танк хар гэдэг юм. Яа одоо танк юу цэргэнгийн хар цамц. Тий. Дотор мотортой. Тэгээ танк хармаар цамцаар солиол тэгэл хувцунаараа солиол. Тэгэл өөрөө ганган залуу болоо. Тэгэл ажлаар яваад өгөөш. Тий. Богоо явуулна гэж соёлын юуны ийм парыг ингээд дагуулад ингээд ухцсан. За.
Тэгээ тэрүүгөөс ингээд ийм цаасыг юмд ороогоод таймиг тайраа ингээд гүйлгэн. За. Тэр савсраа өөр ингээд ханаараа. Аа. Тэгээ шүдний оомоо идэх ханцын цагаан шохоотой юм чинь. Тэгээ нөгөө байнга нөгөө жижүүрүүч юм бас өрөөнүүдийг шалгадаг байхгүй юу? Тэгээд тэр нөгөө ийм хачийн хавцсан нэг ганцын бандан наар тавьчихсан. Тэр шиг өргөж дээш нь тавиулаад одоо нөгөө ирүүжүүлэхт ороход нэг юм бандан наар шиг юм байж. Тэр шиг юм өргүүлээд тэр доо томот нь үзэл. Тэгээд яадаг байхгүй юу? Жижүүрүүд нь юм хайгаад идэг байхгүй юу? Тэгвэл айл чинь нууц юм чи яах юм? Тэр нөгөө паар манаас авсрыг тэр хаан мань ингээ ухаад ухан гутаа шууд одоо ингээд ийм байцаагчтай уулзтай бичгийн цаас авчдгийг. Тэгээ бичгийн цаас авангуудаа тэрэндээ жонхоо дүрхээд тэгээ нөгөөцөн дээр наангуудаа шүдний оогоор шүршээ ичдэг. Тэгээ шоот цаан шиг харагдаад. Тий амар юм хийдэг гэсэн тэр хашаанд юу өрөөнд тэр нэг удаа өрөөнд бол тэгэл том зэмлэг шиг юм ухаал. Тэгээ дотор нь хамаагүй гэдэг юм хийчих штэ. Тамиг тарай тэгэл өөрсдөө тий юу ийшээ явахдаа өмсөх хувц сонроо да. Тэгээ дараа нь явахдаа нөгөө сав та нар тэгээд видеос явсаар дараа энэ юм яагаар битгий та нар баригдад балдраар байна тэр. Тэгэл яваад байна. Тэгээд чи нэг удмууд гэсэн тэгэл амьд сэтгэлээс. Одоо ингээл гадаа шалгалт малгалтаа энэ тэргээд яваад явах хоолдлууд тэлдэг байхгүй. Хөө тэр танай ихнээс нүүр гармаараа юу яадгүй ингээд бодож сонголтгоо. А тэгээ тойл байгаа. Тойлоос нь хаглаад нэг ягцаа чигчээ урууны хумсын шинийг нэг тойл авчаараа. Тий. Тэр нөгөө таката гэж яадаг нөгөө дуран байхгүй нөгөө. Таката гэж чинь дуран гэж яадаг байхгүй. Угаасаа таката гэж яадаг байхгүй. Тэгээ тэр шиг ийм юм цаас хуйлж гаад тэгээ цаасны үзүүлдэг гэж яа. Тэгээд хаа тэр чөөсөө ингээл тэр тойлондоо гэж. За тэр ямар завсраар тэгж гаргах юм? Ямар завсраар тэр цаастай тойлоо гаргах юм? Тэр юу тойлоо тэр цаасандаа ингээ наач штт. Анде юуны завсраар гаргах юм? Ийм хүү ингээд үүдний нэг юу гэдэг жижүүрүүд ингээ хардаг ингээ өрөө нөхөд тэргүй гаргаад ингээ харцдаг байхгүй юу. Тэргүй гаргаж хараад өө юу байгааг шүү. Тэр өрөөнд нэг тийшээ нөхөр ийшээ тэгж жижүүр тэнцээ явж иргээл. За одоо юугаа ихэлгээл хар саваа ихэлгээл. Тэгээд дэдээс тэгээ чэйсмээс уурж тастаар тэгэл хоол цагаа хийж итэл. Тэгэл байж ирэх байхгүй. Энд улсаас өгдөг хоол нь ерөнхийдөө ямар хоолнууд өгдөг вэ? Улсаас хоол өгөхөд яа тэр ууланд биднес лээж авсан бол юу байдаг вэ тэ. Ингээ баахан хөлдөө сувдаа муудаа авцаад тэгэл юу яа зуны цагт нэг өхөр адуу модоо авсахтаа ингээ түш авсарж байгаа тэгэл нөгөөдөл нь алдаг байлаа шүү дээ. Тэр тухайн малууд нь тэгээ тэр одоо бодоод малины юунд өгдөг ус адуу модоо тийм л өгдөг ус. Тэгэхээр тэр социализм үүсчин тий. Цувтаа мовдаа гэхээр нөгөө тэр одоо нэг удагт байж явахдаа дандаа юу өгдөг ус. Ийм зузаа баг хуруу зузаа гуйлтаа тэгэл баашээс амтагсан тийм гуйлтаа хоол идэл. Ямар юуны бааш? Хоньны малны бааслаа амтагддаг тий одоо цэвэрж мөрж өгөхгүй юм уу? Үхгүй шууд тэр чигээр том тогоон дотор хийгээл тэгэл болгоод өгчдөг юм шиг байгаа бүгдэнд нь. Тий. Одоо хоньны одоо гидсвэ тэгэхээр тэр чигээр нь сэвстэй нь. Тэр чигээр тэгээ нэг хэд том цавчаад хуваагаал тэгэл тэрэн дотор хийгээл өгчин. Тэгэл аяглаад нэг засаг цагаан уруу хайр хамсаад заяа муута төрсөн миний бий гэдэг нэг идэг засаг цагаан төбөн гэж ярьдаг байхгүй дээ. Аяга тэгж нээлсэн. Засаг цагаан уруулны амсар хайр орол дээсээ чойн юмгаа зохиосон шүлэг байхгүй юу гэсэн. Тий. Хайх тэр гурилны ягаад тийм зузаан байдаг вэ? Гурилны яг нөгөө тэр мө бэлж байгаа нөхдүүд тийм залах уу. Тэгээ зузаан хийгээд өгсөн. Тий. Тэгээд хоол хийж байгаа. Энд чи юу ч идчихээ гэж шиг баг л нохооноос долондоор юм ийжсэн шүү дээ. Тий. Тэгээ хүн өгдгүү мэлээ. Хүн өвчөж тосдгүү мэлээ. Сайн тий. Үдээ хөтлөгөө байж л байгаа. Одоо дотор янз бүрийн хямрах гэдсэн мэдсэн одоо янз бүрийн эвгүрэх асуудлууд гарууд яах вэ? Тийм байдаг уу юутэйсөө тий. Их үлгахыг тухайд байж хахад одоо оролт морголтын хэрэгүүд гардаг байсан Оо уу? зөндөө. Та орох гэж үзчихсэн үү? Би орох шүү дээ. Орох шүү. Тийм үү? Тий. Хаанаас орох вэ та? Манти жангаас өөр.
Оо. Тэг баригдсан мó тест. Бүү гэртээ ирээд. За. Хотод ирээд. За яаж орохсон? За өглөөрөөс давхуулаа яриа. Тэр чинь юу штэ энэ. Вант юу хэсэг гээд төв биш. Хэсэг. Хэсэг дээр нь нөө тоогооч хоол идэг тоогооч нэр өгдөг штэ. Тэрний тусгаар намайг яасан. Тэгээ гадаа тоогооч хийжсэн. Хэсэг дээр тоогооч хийсэн. Тэгээ тоогооч хийгээд би нэг 7-8 хонсон. Тэгэл гэвэл сони юм зүүдлээд унтчаал хачаач нэг юм нүдэнд сэтгэл бодогдоод болохгүйсэн. Тэгсэн чинь яг тэр үед нөгөө манай ах нөгөө энэ хүнд алуулаад өгсөн юм билээ төмөр замд. Тэгээд нөгөө хоёр газар хонжолдог гэрлүүл нэг явмаар санагдаад болдгоо. Энэ новчнууд оргоод идэх юм л та. Би нэг оргоноо хайдаг гэл тэгж бодоод. Тэгвэл тэр вант дээр хоёр газар тоогоо хийж явахдаа сасан суурахтаа састай өдөр оргоод. За. Тий. Яаж орсон? Явгал алхаад тэгээд бүр тэр наан тэр мантид төмөр зам өртөө өгдөг. Өртөөнд тэр богооны хоосон богооны нүүс мүс яадаг юм хоосон богооны ачаан дээр гарч хөвтөөд. Тэгээд Улаанбаатар хотод ороод ирсэн. Тий. Тэг хотод тэр чинь таныг харгалзагч малцагч байгаагүй юм. Би тоогооч юм дээр харгалзагчны яадаг тэр хоригдлууд аюушаад нэг том шохон мохон дээр ажиллаж байгаа юм чинь. Тоогооч нар чи яг тусдаа юунд л байгаа юм чинь. Тий. Тэгээд орохсон. Тэгээд тэгжээс би онцгой болсон. Орсон болохоор. Тий онцгой шорон. Бас. Тэгээ хэд хоногийн дараа баригдсан. Гүбэ хэлж нэг хоноод тэгээд маргааш нэг гэртээ яг орох гэсэн үүдэн дээрээ баригдаа. Тэр төмөр замын байрны. Тэр дүү орж амжаа. Ороод өчигбис нэг бүс ирсэн чи орсон бид та би тэгсэн. Яа тэгтээ ямар би хэрэг зүгтээ ирсэн юм. Шууд зүгээр чигээрээ яваад магаал суугаад тэгээд өрөөд ирсэн. Өөр юм байхгүй надаа. Зам шалгалт малгалт үзэхгүй таа. Замдаа энэ тэнийг айл унараа ороод тийм айл унарч байхгүй гэж. Төмөр зам дагаж гүйсээр байгаа тэгээд нэг өртөн дээр чи богоно зогсчихсон. Тэгээд суугаад хүрээд ирсэн хотлоо. Тий. Одоо өшөөд тий илүү дотоо үйлдэл хийгээгүй би гээ. Тэгэж хэлээд. Тэгээд намайг чин тэгээ шууд энэ шүгүүрийн удирдах газрын юунд авчихгээд нөгөө нэг хоригдлуудыг барьсан хоригдлуудыг нөгөө ийм мөрдөнгийн өрөөнд хийчихдэг. Тэгээ байж байгаа ойроохон тийш мантер аваа явсан шүү дээ. Буцаагаад тэгээ мантер хаалгаар ороод тэгээ нэг бас сахилга дотор хэд хоног байжсэн чил за Төв аймаг яв гэж. Төв аймгийн мөрдөнд намайг авчраа хийчихсэн. Төв аймгийн мөрдөнд одоо энэ жүжигчин Дамдангой байсан шүү дээ. Тогооч нь. Дамдан. Тий. Буудаж авсан ихтэй 6 жилдээ. Оо шаас. Тий. Дамдангой чи ягаад юунд дээр авсан? Хөх чоноо, саа чоноо, бор чоноо. Тэр чинь байхгүй Дамдангой гэдэг чинь тий. Тэр жүжигчин гооч тэр жүжигчин ч байхгүй. Тэр чинь Төв аймгийн мөрдөнгийн ёо тогооч хийжсэн. 6 жилийн бууд заасан хэрэгтэй. Өө чаас. Тий. Намайг аймгийн мөрдөнд ороход хадаа аврахтай байж байгаа. Хадаа аврахтай их юу байлаа. Энэ хүмүүс гаш аймаг ичээд байхгүй үгүй. Зүгээр шуух шиг идэх юм билээ. Ойрхон зүгээр л ойрхон идэх. Би бол нэр зүгээр дүүгэрдэндээ л гэж тэгж ярьдаг хүн байсан. Зөв. Хөлөө удамжинд явуулдаг. Дамжаагүйс манай тэр төмөр замын 30 дугаар байранд байсан. Одоо тэр 30 дугаар байр байдаг чинь 9 сарын. Тий. Тэнд байсан байхгүй дамжаагүй байх чинь. Тэгэл хүүхдүүд явуулахгүй. Чулуу хийдээд. Муухай дүр тоглодог тий. Япон дүр тоглодог гэдэг дамжаагүй чинь. Тэгдэг байсан ч төмөр замынхан чинь угаасаа. Тий. Муу талигаа чиг. Манай төмөр зам байсан ч дамжаагүй. Манай аавтаа чи их найз наадууч. Тэгээд тэр дамжаагүй тэр дүлзэн тоглодог юм билээ. Тэр чинь бас явуулахгүй. Чулуу хийдээд хүүхдүүд. Мө дүлзэн тоглодог мө дүлзэн гээд. Тий. Тэгээ явуулдаг байсан. Тэгээ манай Монголын бас сайхан нэртэй алдартай том гарууч үйлдэл
нэг удаа шорон моронч байж ахтал бас л тэдүс нэг өрөө мөрөндөө оруулсан багтал эргэлт мөрөлт бол тасрахгүй шүү дээ. Нууцаар сайхан таймик мэмик юм ороод ирнэ. Тийм биш юм чинь тий. А тэгтээ хүмүүс тамхи чи өрөөндөө татчих юм уу? Өрөөндөө татчих юм уу те? Хэн? Ер нь тамхиа өрөөндөө татчих юм уу те? Өрөөндөө татахтаа ингэ сэлж үе шүү дээ. Тэр утаа өнөртөлөхгүй бол Асуу. тий эсвэл тэр жорлонгийн ингэ хувь мөвөл байгаа юм уу тэгж яаш. Тэгэхгүй тамхины үнэр өсгөө жижигэр навчаад зодод нүдэ сахилга дотор ич. Асуу. Тий. Тэгдэг байхгүй. Сэв үнэрийн тарах юм байна те. Их тэгж дөрөвтэй. Тэр 50 гам бол өстой тий хайлтгал юм тэгэл өнгөрөө. Сахилга дотор авчил хийчихнэ. Хүлдүү сахилга дотор. Хүлдүү сахилга 8. Би 100 арагийн чангад ухтаа нэг 100-га ташиурдуулж ирсэн. Амьд байдаг юм билээ хөө. Тий. Тэгээ ингээ ийм парнас гавдаа ичнэ хоёроо. За. Тэгээ энэ сум хаар гэдэг одоо энэ хаар ийм одоо ийм хаймын цагдаа борохоо гэдэг штэ. Тийм ташиуртай. Тэрүүгээр чи ингээд ташиурдаад тэгээ дотор тэр чин төмөртэй юм чинь. Тэгээ одоо надад 2 3 инч байгaalтай хог дээрээс олж ирсэн. Тийм борохоо дотор би огтлоод ингээ үүсэн чи төмөртэй байсан юм билээ. Тэгэхээр тиймэр зодуулдаг байсан боос. Тий. Тэгэхээр хойгноос амар ярахсан байсан байгаа тэр үе. Тий төмөртэй 3 цусны гоожор. Тэгээд баарнаас гавлаа тэр бодвол доор юу тэр ингээд жижигүүрэн байранд ингээд 100 хараад ингээд очив. Тэгвэл жижигүүрэн байр яг доор ингээд доошгоор юу та подоолн тийм сахилгатай. Тэн дотор авч хийчих. Зодоод нүдээд. Тий. Би чинь юу яатсан. Энэ 100 арагийн чангад ингээд том гойлонгод хураалтай штэ. Тэрий тийшээ ингээд хар сав шараад гал түлээд тэгээд цай хоол хийж идэж тэг үйлдвэр гэдэг байхгүй юу ажиллаж байгаа газар шин. Тэг үйлдвэрийн талбай дээр хар сав шарж байгаа. Тэгээ баригдаад. Нөө хар сав гэдэг чинь нөгөө хоол байдаг сав. Тэг хоол ундаа хийж идээд тэгээд байж байгаа. Одоо энэ хуучны одоо энэ 10 бетан энэ 3 бетан эднээс ингээд толгойн тайраад юм хавтгаа болгосон. Тэгээ шин шин. Тэгээ дэрээс нь авьяас хар сав болгоод дотор нь хоол ундаа хийж иддэг. Монголын шоронд 30 жил болсон гэдэг санж гэдэг нэг хөгшин байсан жижиг. Тэрний өрөөнд намайг хийсэн. Тэгээд нөгөө төмөр замын залуу мөн тийс. Чавгийн сонсоо одоо мант шоронгоос ирж байгаа гэдгсэн. Дүүхээ унаач суусуу инээтэй гэдэг. Тэгээд нөгөө тэр өвгөнч айгүй атманаас тэг олон жил 30 жил шорон суудсан. Тэгээд шоронгоос гарахлаа чинь очих юу байхгүй гэр орон байхгүй гэсэн. Тэгээд гарын гутал хулгай хийдэг. Тэгээд шорондоосдаг санжигээд өгсөн байсан. Олон жил суудсан болохоор тэгээд намайг багсан 30 гаруй жил суусан. Дахиад 15 жилдээ онцгойд тэр уулан дээр анти нөгөө телевизээр зурагт ингээ яадаг тэрний манаачаар тэгээд явсан шүү дээ. Бас 15 жилдээ Дүү аймгийн өнөөс мөрдөнгөс. Тэгээд одоо тэр 30 гаруй жил суусаа тэгээд гарсан болоо гэж үдээс сонсогдоогүй гарсан гэж хэлсэн. Тэгэхээр өнгөрсөн байж нэг магадгүй. Гэхдээ өнгөхөөс хүн бишээлэлтэй хараад байна. Хүүтэн одоо бол ормортой болсон. Таны үед бол тийм ормор гэж байдгүй байсан баг тий. Юу ч байхгүй. Шууд бетон дээр утга. Тэгээ мөрдөн ямар ч ормор байхгүй шүү дээ. Нэг удгийн шормор чи хаан маань юм барзгаа шүү дээ. Тий одоо ингээд хараараа гэсэн. Ингээд зуурмаг зураад ингээд цацаа ичсэн юм шиг. Тэгээд тэр чи одоо хүн хүрлээс ингээд таг толгой хаагарч шүү дээ. Гар хороо ингээд шалав явах. Тийм хаан мантал байсан шүү дээ. Тий нэг удаа юу чинь одоо чинь тэгээд бас сүлдээ бас асуур ороод нэг чиг 80 дом болохын үед тэр чи бас гайгүй ингээд цемтэн гоё өнгөлцсөн хантай болцсон биш нэг ягаад ирэхэд нэг колоноос нөгөө колоны яваад ирэхэд тийм болцсон биш. Тэгээд тэр чи нэг удгийн шорон нэг удгийн шорон гэж ярьдаг байхгүй юу?
Шоронд ч одоо юм нэг янз бүрийн нэг нэршилтэй тий. Нэртэй. Юу гэдгийг одоо таны санаж байгаа юмуд байна. За одоо талхнаас нь ахуулаад ярив. Талхан болгон шил ландаг гэдэг шүү дээ. За. Тий. Тэгээд тамхи шин тэгэл боодог үлгийдэг мүлгийдэг гэл тэгэл эсэ идэрээ шүү дээ. Тэгээд гянда ороод ямар юу бүдүү ороод гэдэг үлээ тэгэл тамхинцэг бүдүү нарийнаар тэгээ явчихдаг байхгүй юу. Тий. Нэргэлтийг юу гэж ярих вэ? Жиргээ ирлээ гэл. Нэргэлт ирхийг үү? Тий, жиргээ гэдэг байхгүй. Жиргээ ирж тэдний жиргээ ирж гэл. Тэргэл тайлдаг гэдэг үсэн. Хувцсунар мунаа. Тий. Хувцсунарыг бол тэгэл өнгөтэй юм бол тий. Бас л өөрийн бор зөхөр бас гайгүй томоотоо нэг хувцтай нэг халддаггүй нэг тийм хүн бол тэгэл хувцсунараа гайгүй өмсөд. Жоох ядар зүдэрсэн дивнүүд эргэл тайлтдаг гарсан байхгүй. Бүх юм дээрэндүүл. Юу гой хувцс байхгүй, иж явах байхгүй. Тэгэл ашиглуулад уусна. Тэгэл хамгийн гол нь өөрөө бас тэрэндээ бол гутраад өөч ядраад өлсөөд тэгээ бөөсөндөө баригдаад тийм зүйл байж. Тийм зуараач гэхгүй майнтын шоронч байсан. Тэр мөнгөн мөртийн шоронч байсан. Тэр үүранга шоронч тийм байсан шүү дээ. Дандаа тэгэл юу яасан тэр бөөсөндөө битүү баригдсан. Тий. Үүранга шоронд бол намайг очиод ингэж энэ өмдөн доктор ингээд доотлын ингээ уйцсан. Давхар өмд ингээд өмссөн. 13 ингээ юу хийчихсэн өмдөн доктор. За. Тэгээд орж ирээд тэр жижигрүүдэд задуулж байгаа юм чинь. Тэгээ Улаанбаатар ингээ тэрэмтэх хөөрхий. Тэгээд нөгөө 13 л болгодог. Тэгээд тэр гурлаа хийхэд өмдөн доктор ингээ хийчихсэн. Тэгээд нөгөө тгөөсөө баригдаад зодуулаад сахилга ороод нөгөөдөл ядарсан юмнууд хүртлээ бас тий. Тийм бол зүдэл шүү дээ. Ядарсан тий юу усууд бол тий. Тэгээд тэр социализм үеийн хянашнаар эднээс бол тий бас л ширүүнд байсан шүү дээ. Юу анахуу тий. Хүнийг бол хайрлна гэж яахгүй. Энэ үнийг тий аль болохоор тий зүрхийн нөхөөлчий нэг одоо аймхаа туулаа шиг болох гэж тэгжэл үздэг байсан да багаас. Тэгээд юу яадаг гэсэн байхгүй. Өөрөө шоглоо зодоод тэгвэл нөгөөдөл занчихгүй юу. Занчаа тэгээд үйлдвэрээс нэг юм нэг чулуу гэдэг юм одоо 10 моторын төмөр юм гац байдаг. Тийм гац үйлдвэрээс оруулж ирээд тэгээд гарандаа ингэж сураар ингэж боожоод тэгээд хоёулаа зих гусаа ицсэн байна. Унтж яхад нь. Тэгсэн мөртлөө эхлээ төрөөс хоёр нүдлүү шаасан гэж байгаа. Харахгүй нь бол. Тэгсэн нэг Вандам гэж кино шиг нүдгүү мөртлөө тэмтэрэл үз тарсан гэж байгаа. Тэгэн гол нь нэг нь дарж аваад тэгээд хоёр зэрэг 41 тэргээр яг хотглаагүй штэ. Тэр юугаар шаасан байхгүй. 10 моторын төмөрөөр шаасан байхгүй. Тэгээд яг таныг авдамтад байхад юм уу? Яг намайг байхад би яг тэр үе чи яг тэр авдамтад яг нэгдүгээр хэсэг тэр хийдвэстэй цуг хоёр давхрын наарын дээр байдаг гэсэн тэр баг амгалан хийдвэстэй цуг. Тэгээ баг амгалан гэж дарахныхаа хин юуныхаа тав гэдэг нь одоо толгойтой залуу байгаа. Бигцэрнгийн хан тулг гэдэг энэ уулын төмөр замын хөөгдөлтэй энэ 32-ын тойргийн байрны өндөр байранд байдгийг. Тэгээ намайг сайн таньдаг ах олон жил ядаж үзэж байгаа. Надад их мөрөөрөө 90 саяын ганц сүгчин хажууд нь байсан юм шиг л яриад. Тэгээд 90 саяын ганц сүгчин бол зүүн харагийн чангад нэг нилээ ядарсандаа эхлээд болов тий. Би бүгдийг сонсч ирсэн. Бидээсээ сүүлд очсон шүү дээ 90 саяын ганц сүг гэдэг чинь. Бидээсээ 1993 онд 92 онд тий арчил гараад инээд ирэхэд бидээс 150 зүүн харагийн чангаас тэглэн буугаад мөнгөн морьтлоо очижсэн. Мөнгөн морьтой шорон өрөнд орсон багт нь бид гойлонгаар шууд хийгээл машинаар гойлоо ачаад өрнөөс нь саалгаж ирсэн мөнгөн морьтын шоронг. Тим түүхтэй биднес. Тэр шоронд яагаад 20-25 жил авсан гэдгийг би сайн мэддэггүй бас тэр нь. Хэрэг амууд нь бол тов гэж байсан. Бигцэрнгийн ган тулга. Тэгээд хэн баг амгалан гэдэг тархны залуу байсан. Тэгээ Монзоо гэж байсан. Одоо энэ дарахны энэ 5 сарын шашин төргээд нэг залуу сүүлд иржсэн хар зулаа гэдэг нэг нөхөр бас иржсэн. Хар зулаач бас нэг хэсэг сүүлийн шоронгийн бас атман гар штэ.
Тий. Энэ Чори Шорон Монгол базаад эхэлсэн тийм залуу байгаа. Хар зуул гэдэг энэ баг кабинетийн залуу байсан. Тэр хар зуулаа гэдэг. А тэр шашин дөрвөлс бас мах их. Тий. Баг кабинетийн 5 шарын залуу бас. Тий. Эдгээр сүүлдээ нэг хэсэг бүгдөө нэгэн үеийн юу Шоронга тэр одоо нэм тавыг багт атванууд байсан шүү дээ бас. Нөгөө Шоронгод. А нэм тав бол дээр юундаа бол атван. Онцгой гяндангасаа тэгэл болж онцгойдод нэг хэсэг атван загинж байгаа. Баг тэнд бол өөрийнхөө тий шунал ярьдаг юм уу яа. Адилхан ядаг зүйлд адилхан тэр 20 газар хоригж байгаа залуучуудаа их дээрлэгдэг. Тий. Яахан тийм хүнийг одоо тий дээрлэхэнгүй зантаа гэж яг одоо яг тийм хөл нөхөрөөс нэг лав. Тэгээ өөрөөсөө болж өөрөө шунлаасаа болж өөрөө алуулсан нөхөр юм байгаа. Тэр чинь юм лав гэдэг чинь. Тэгээ зүгээр алуулаагүй бас 41 хотголуулж өгсөн юм байхгүй юу. Би өөрөө онцгой шоронд яг намайг байхад тий би өөрөө чулуун дээр гардаг гэсэн онцгой тий. А тэгэхэд нэм лав гэсэн тэр ахлах тоогоос эхлээ зөвлөлийн дарга байсан. Тэгээ зөвлөлийн даргаасаа тэр хар зул мол өшөө хин чивлээ тэр дэглэм дээшлэр онцгой болоод ороод ирэхэд тэгээд өөрөө юу болцсон. Ахлах тоогоос болцсон. Тэгээ ахлах тоогоос болоод тусдаа ахлах тоогоос өрөөнд байж байгаа тэгээд хотголуул залс өгсөн. Тэрийг бол Цэндийн Баян Сэддийн Батагийн залуучууд. Өрөөндөө биш юм уу? Биш тэр галтгооны өрөөнд хотголуулсан юу. Өрөө нь бол тэр шууд тусдаа тэр нэгдүгээр хэсгийн байр гэдэг. Өөрөө ер нь өрөөтэй байсан юм уу? Өөрөө өрөөтэй байсан. Өөрөө өрөөтэй явахдаа тэр өрөөндөө бол их тансаг тий дандаа юм бодвилонгоор хүнд юм өргөө дандаа бокс бэлтгэл ягаад урт том тийм торон нөмрөг хүмүүс тийм. Тийм торон нөмрөгтэй зурмар байдаг шүү дээ. Тийм залуу явж байсан угаасаа тий. Тэгэл явдаг байсан. Тэг их ганган тий. Шоронд чинь одоо тийм торго морго нөмрөөд байж гэдэг чинь одоо их л айхтар одоо нөгөө дураараа гэх юм уу те. Тий. Одоо өөрийнхөө байсан гэсэн үг үстэй. Тий өөрийнхөө байсан гэсэн баггүй. Өөрийнхөө дураараа тэгээд тэр одоо тэр үе засаг тэр үе шоо социализмын үеч байсан да баг. Социализмын үеч гэхгүй те баг социализмын үе хосгочоор арчил гэж байсан шүү дээ. Арчил гараад 2000 он гэсэн тийм үстэй. Тэгэл арчил гарснаас хойш баг дийдсэн тэгэл арчилд арангуулж гэдэг шиг тэгэл өөснөө тэгэл тэр хүмүүсийн өөдөөс шууд юу яагаад томроод тэг хүний бас тэг халдсгүй ихэнд нь халдаад тэр чинь бүхнүүт албан хаагч том ажилчин хүмүүсийн өөдөөс хүртэл 9 жилдээ доромжлоод өөдөөс нь ална хядна гэдэг. Тэгээд нөгөөдөлийг айлгдаг тийм залуу байсан. Би бол тэрийг сайн мэдэн тий. Яагаад гэвэл 10 уушаа тэгээ шорон дотор хүмүүс шорон дотор хоригдж байгаа бол хоригдж л байх хэвээр. Тэгэхээр шоронгийн хаалгараа чөлөөтэй гараад тий гэрдээ тий нэм лав гэдэг залуу. Тэгээд орж гараа тэгээд байж идэг. Авдамтын шоронд тийм залуу байсан. Тийм үү? Охин дүүнэр ирэн. Охин дүүнэрс охтууд нь ирсэн өөрийнхөө. Оо за. Тэг төрсөн 2 охин ирсэн байхгүй юу? Иргэлтэр үү? Тий иргэлтээр ирсэн. Тэг авгаа мавгаатаа. Тэгвэл нэм лав гэж шууд өөрийн хөөгөө гаргаж ирсэн гэж иргэлтийн байрнаас. Тий хүн чинь бүхнүүт уулзах хэрэгэлтэй ойлт аваад ирж яхад нь тийм ээ тэрийг уулзуулж ярихгүй тэгээ шууд хөөрийг хөөж гаргаад тэгээ тэднүүсийн эзэмхийг хийсэн тэгээ тэр ямар ч хүнийг тий зүгээр доромжилж байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ тэгээд тэгээд ерөнхийдөө занал хэлдэг тэгээ занал хийгээд тэгээ Цэндийн Баянгүй ч юм болохоос эргэлт ойлтыг аваад энэ тэрээгээд бас тэгээд юу лээ бас занал хийгээд тэгээ нөгөө залуучууд ч юм болохоо өөснөө тий нэгэсэндээ ингэ дээрлэхүүлээд явахдаа яадаг дуусах юм уусах гэж бодсон юм байгаас одоо хүн бодох юм бол алим болго тий зов жоод нэг юм дэглэм буугаад онцгой түрээхэд гээд тэр гяндан гэж бас хэцүү газар шүү дээ тий тэгээ тэрнээсээ буугаад ирээл удааг багтал тэгээд тийм үйл ажиллагаа болчих юм да баг тий тэр аяч бууж яад нэг 7 хоноогүй байсан бахаа баг гяндангаас тэгээ босох гам босоод ирсэн хин Борсук гамбаа гэдэг. Борсунка. Тий. Борсук гамбаа гэж юм байхгүй юу? Нэгтэлгүүрээс заяа ингээд тэр дөрөв давхраас нэг давхар хүртэл торгоор унжиж ирсэн байгаа. Тэрийг дөрөв давхраас алтан хулгай гээл. Тэгээ нэг өдөр согтуу яваад нөгөө Борсук гамбаас найзтайгаа яйцсан юм байл та. Нэгтэлгүүр хулгайч нь олдохгүй байсан байхгүй юу? Тий. Алтан мөнгөнд гэсэн энэ тэнхээ газраа
хайгаас олдоогүй. Дамын 8-аас зарцсан болов гэж олдохгүй байсан. Тэгээд ам суултаа нэг хэлчихсэн юм байл да. Өөр юм тэр залуугаас ам суултаа гэж нөгөө баярхаас хогтуудаа тэгээд хэлээ хийсэн юм. Тэгсэн чинь байхгүй. Нөгөөдгөө цагдаа газар матаа ийдсэн. Борсук гомбог тэр одоо энэ Сүхбаатар дүүргийн цагдаа гэлц барьж аваад тэгээ нэг удгийн газар нэг удаг модогч нь хориод тэгээд юм олоогүй. Тэгээ борсук гомбог тэгэл нэг жил гараа юунд ингээд байсан байхгүй юу. Энэ нэг удгийн шорон тэгээд одоо ингээд байцаагш би одоо байлээ дөө ядмалаа авъя. Би үнэн зөв хөлөө дээ. Танай гэрт юу ч байхгүй дээ. Гоцаа солиороо даа гэд. Го бага. Танамаг төр бичгээ аваа юу. Би танд гаргаад өгье гэсэн баг. Гэрт байгаа гэсэн баггүй. Тэгтээ хэлээгүй. Гэртээ хаана байгааг хэлээгүй. Борсох юм ба. Тэгээ би худлаа ихгүй би харин бодвол одоо энэ чинь жил гарan болоо одоо 20 гэж хооронд тэр 20 газар руу явъя даа гэж. Тэгээ хэрэгөө хүлээ гэж. Тэгээ гэртээ очсон маа. Тэгээд ээж аав маа үйдсэн. Тэгээд борсох юм баг гэдэг ах トゥ нүмөр байсан юм. Тэгээ гэртээ сайхан хоол унд идчихсэн. Нэг сайхан амарсаа. За байтагсаа би нэг жоо гэртээ чинь ахиж нэг олон жил ирэхгүй байсан бол нэг сайхан нэг цаг юм 30 минут унтаадах юм. Гэхгүй юу? Өчигдөр даварчих юм байна. Тэгээ нөгөө юм хааваа гэж байгаа. Гэхдээ би энэ орон дээр жоохон унтаадаг. Тэгээ миний орон дээр л байгаа хэлсэн байхгүй юу? Гэхдээ наа чи юу төмөр мө 200 орон биш гэхгүй юу? Аа тийм 200 орон гэхгүй юу? Тэгээ 200 орны ингэ толгойд нь салдаг байхгүй юу? 200 орны толгойд ингэ битүү хийцэн байгаа юм алт мөнгө. Тэг гаргаж өгөө. Тэгээд юу яасан ш. Зүвааргийн чангад 10 жилтэй очсон. Тэ? Тэгээ юм гаруучин домгтой гаруучин мөнгөлгүй. 1987 оноос баг энэ юу 20 газарсан тэгээд хүмүүсээ цалинжуулдаг. Ягаад нөгөө цалингийн данс тэр нэрийн данс гэж нээгээд. За. Одоогоо хүмүүс нэрийн данс гэж яриад байгаа шүү дээ. Тэр шиг юм нээгээд тэгээ тэрэнд нөгөө мөнгөний хийдэг. А өөртөө хүмүүс мөнгө авахгүй шүү дээ. Яаж өөрөнд орох вэ? Яг тэр нөгөө газар дээр орохдоо үр хийгээд орсон бол тэрийн тэрэнд нь суудгана. А өргөн хүмүүс нь гарахтаа хөөргөө бас нэг болцооны хөөргөн амьдж болцохоор мөнгө зөнгөтэй бочоо гарч байгаа шүү дээ. Одоо тийм байдаг үстэй. Харин тийм болцоод байгаа байхгүй. Тэр чинь бас зөв асуудал байгаа байхгүй. Тэгээд гарч ирэхдээ одоо тодорхой хэмжээний мөнгө төрөг авч ирсэн үү? Үгүй. Би чи нөгөө бас нөгөө тухайн үед хүн амьтантай инээ тэргээд нөгөө тэдүүч бас их 9 шидэ төлбөр авдаг байсан шүү дээ шүүхээс. Тэг хүний шинэ хувцас инээ тэрэг юмар хатгаа зоосоо инээ тэр тэрний мөнгө төгөр инээ тэр гэж тий имжлэгээний зардлын мөнгө згээ. Тэгээд ингээ ууссан дээр бүхний тооцоолоод тэгээд нөгөө айл болохоор нөгөө хөнгөн ял онохгүй тийм үстэй. Та энийгээ тэнцээ орохлоо төлөх нь шүү дээ гээд. Тэгээ. Тэгээд нэг төгс авахгүй гарч ижсэн шүү дээ би чи бас. Их л муухай гадаа шүү дээ. Хамгийн гол гоё цэцгэлж яваа залуу нас. Тэр л их хэцүүст гоё залуу наснд ажил энэ амьдралын авгаа өөх даван тийм үстэй. Амьдралаа зогсуулна. Тэр бүхнийг алдаж байгаа байхгүй хамгийн гол нь. Тэр уур гэдэг чинь хамгийн гол тэр хүнээс өөрөөс л гардаг юм билээ шүү дээ. Тэр чи шууд уурлах гэж хинчдэхгүй шүү дээ. Тэгээ уурын мөнгө өөрийн зүг сэтгүүн тэгээ тухайн үед бас тий өөрөө бодохгүй тийм шүү дээ. Сэтгүүн гэдэг чинь яг би ингээ хэрэг хийгээ би ингээ хүн амтан зохиод би ингэчүүд би өөрөө тийм шүү дээ буруутан бодно да гэж тэгж ойлгохгүйгээр худлаас нэг алсан барын дүр тоглоод тэгэл өөрснөө охилж байгаа байхгүй юу? Тухайн үед дараа орцоо өөрснөө ингээ харамсаал хүнийг цохрогоод тий хүнийг цохрогоод өөрийгөө цохрогоод тийм үстэй. Тэгэл хамгийн гол нь өөрсөндөө ингээ хамгийн сүүлд нөгөө гимшин гэдэг чинь байхгүй юу? Инх хулаг ахыг шүд мүдэн янзлуулж хат хоёлоо тухтай байна. Тэгвэл инх хулах дундуур орж ирээд тэрээс одоо Бүлбал гэдэг юу? Дин жанраа шүн явуул ихтэй. Хулгаанд. За. А тэгвэл нөгөө эргэлтээс хойш ингээд энэ бандан шиг ингээ уут ойцсон юм байна хөөрхий. Тэгээ бандан шиг અંદર уут ойцсон баг. Тэгээ уутандаа нэг мөнгө хийгээд унтчихийдэг. Тэгэхэд тэрийг сахлын бүрээтэй тэр мөнгө л огтлоод аваа явчихдаг. Өглөөр энэ хоос үйж. Тий. Зү хараад тэр гараад айх тэр байсан.
хүн хаана мөнгө хийгээд хонж юм тэр бүр ажигласан. Тийм. Тэгэл ингээд бүхнүүдийн ид жоохон мэдээс эргэлтийн юм оруулж ирээд ингээд нуучаад унтчихсан. Тэр өглөө болох бүгдийг нь аваад хулгай хийгээд авчихдаг. Тийм үү их байсан шүү дээ. Зүүн байгаа Монгол. Тийм. Тэгээд энэ би чинь дөрөвдүгээр засаж одоо тэр уулын хүүхдийн голомолууд их атман бас залуу байсан бохгүй цас чихэр гээд тий. Тэр чинь одоо тэгэл юу яасан шүү дээ. Цас чихэр чинь шоронд бас атман зүү хараад бас үржи атман болчихоо. За. Хүүхдийн голоноос явсаад томчуудын шоронд үржээд чангын шоронд үржээд бас атман хийж байгаа бохгүй. Тэгээ олон 300-400 хоёрдлыг хариуцдаг. Тийм нөхөр байсан байхгүй. Тэгсний тэр дараа намайг ингээд гарч ирчээд 3-4 хорол энэ чи явж исэн чинь нэг нөхөр дуудаад болдгоо. Ингээ харж нөгөө цас чихэр нөгөө юу л харин шиний нөхдөөтэй айгүй болцсон. Тий. Тэг явж ирсэн. Гарч ирээд сайн явсангүй тий. Тэгээ бүр доошоор одоо амьд байдгийг мэдэхгүй шүү дээ. Айхчим болсон бүр хачны болсон. Бүүс амар могоо өнөр танахтай болсон. Тэг явж. Сайхан хатуун сайхан залуучууд тий аргаар сөөлдөг юм уу? Эсвэл үнэхээр тэгээ ядардаг юм уу? Тэгэл байхгүй болчихсон шүү дээ. Тэг яг шоронд ишгээд гоё хатуун байд. А яг нэг ар гэрэн сайтай бас мөнгө төгрөгтэй юм хийчихээд орсон хүмүүсүүд тий гарч ирээд бас нэг тий бас нэг амиа аваад бас ажил төрөл хийгээд ингээд тэгээ байж штэ. Бай. Тий дээшээ гарч нөхдөд байж штэ. А нөгөө газар орохоор гарч ирэхлээр навшуулаад нөгөө газар орохоор алхам болвэ. Тий төмөр дамын галзуу гамбаа гэд бас нэг нөхөр байсан. Надад хахал та. Одоо байгаа галзуу гамбаа байгаа бол нэг 70 цагцсан нөхөр байгаа. Тий. Тэр чинь наранд бол хийж шүү. Шоронд бол галзуу гамбаа гэж бас атмаа биз дээ. Тий. Тийм сонио хүмүүс яг амьдрал дээр ингээ харахаар яг тэр шорон моронд нэг гайгүй байсан. Шорон моронд нэг амиа аваа явж тэр тийм хүмүүс гарч ирээд нэг сонин тэгээд бүр байхгүй болчихсон шүү дээ. Нэг бүр ор сурахгүй. Нийгэм нь хүлээж авахгүй байна тий. Нийгэм хүлээж авахгүй ш. Хамгийн гол тэр хүн өөрөөгөө авч явж чадахгүй байхгүй юу? Одоо нийгэм нийгэмдээ нөгөө юм уугаад байх юм бол юм уугаад тэгээ нөгөө хүмүүсийг дагаад доош орчиж байгаа байхгүй юу? Тий нийгэмтэйгээ цогцоод доош орчиж байгаа байхгүй юу? Тий тэрээс үдээд чинь тэгээд нөгөө газар чинь сайхан инкийн цагаан тагтаа шиг нисээд томроод дэс гаруусан байхгүй. Гарч ирээд тий би ганцаараа ийм болоогүй шүү дээ тэгвэл. Тий яг тэгвэл тэгчээч юм болохоос нөгөөтг юу газар асуунуудаас тоолж гарах тэгэл үздэг байхгүй. Тий том сайхан газар хөдөөнөөс байна тийм үстэй. Бүр гадаадын шоронгоос орж ирсэн хүн байна бас Монгол хүн байж гадаадын шоронгоос орж ирсэн хүмүүс байна. Тий одоо намайг ш одоо энэ юунд зүүргийн чангад 84 онд байж ах тийм ээ. Чулуунбаатар гэж нөхөрөөс Хужаа Чулуунбаатар гэдэг. А энэ хэлийн зэрэгт байсан байгаа. Хужаа Чулуунбаатар одоо Дорногов аймагт. Хэлийн зэрэгт байж хаад Хужаа Чулуунбаатар чинь ингээд юу хятадын хэлрүүгээд чөвчөж дахиад орчихгүй. Тэрийг барьж авахгүй яасан нөгөө хятад цаанаас бариад авчихсан. Тэгээ хятадын шоронд 15 жил болчихж байгаа. Тэг Хужаа Чулуунбаатар гэж хоцсон. Жинхэнэ нэр нь Чулуунбаатар гэдэг байхгүй юу? Тий. Тэгсний тэр Чулуунбаатар чинь тэгээд хятадын шоронд 15 жил очиад биш л манай Монголын шоронд 15 жил харьцаж байгаа байхгүй тэр чинь. Бас тэр 30 жил амьдрал алдж байгаа. Одоо амьд байдаг юм мэдэхгүй. Тэр гадар чинь бас цоолог юу гэдгийг штэ тий. Ямар цоолтой юу? Тий. Одоо тэгэл ингээд тэргүүний хүмүүс ичглээ улаан тэмдэг зүү чинь хүмүүс явж байгаа хоригдох юм бол цэнхэр тэмдэгтэй хүмүүс өгөөд ногоон тэмдэгтэй дөнгөж тий. Тэгээ тиймхүү дээх нүшин тийм тэгээд чанга хорхыг юм болохоор энтэй тал нь хар байхад энтэй тал нь цэнхэр нөгөө тал нь ногоон багт энтэй тал нь улаан ч гэдэг ингээ юм алаг хувцастай. Тэгээ чанга гадар хоригдлууд нь жижиг жирийн хоригдлууд болохоор нэгэн жигдээ юм өнгийн хувцастай цэнхэр хар улаан бол улаан ногоон бол ногоон тийм
жирийнхаа хоёрдлууд нь тэгж өмсдөг байсан. Ийм зөндөл орж гаргаад үед бол шууд толгойд авчихдаг хэрэг мэргийг. Тэ хэрэг хүлээхгүй тэгвэл толгойд авчаа ичдэг. Байтаас нүс гэж байцагнаа. Юм хэлэхгүй хэрэгөө хэлэхгүй тэгвэл додод мэддэг матманта тийм өрөөнүүд давж хийчихдэг. Тийм л үүсэн шүү дээ угаасаа. Одоо юм шиг байж л байгаа шүү дээ. Хэрэг хүлээхгүй байдаг нөгөө юу ингээд үрийг солилцоор ингээд шуургаад яваад тэгээд өөр өрөөндөөгээд нөгөөдгөөс нь додод нүдэ бал өнгөтэй өтөө хувцууныг аваад тий. За одоо хувцууныг авахгүй махад ёо эргэл тойролтой бол тэрийг ингээд аваад байж л байгаа шүү дээ. Одоо нэг шорон тийм болчихсон шүү дээ. Дандаа юм юу лээ. Данс бэлэн мөнгөөр ингээд бакеттай хаад идэл тэгээ байж. Цэцэрлэг болгоо ийцэн дандаа бүх шоронгоо. Бүх шорон тийм байж. Цэцэрлэг шиг болцсон. Амгалангийн шорон бол бүр боосны шорон шүү дээ. Тий. Оо танцыг иргэлт ирээл нормогоо хоолмоодыг иддэг, талхан малгаж доодгүй, мал сахардаас иддэггүй гэдэг шүү дээ. Тэгэхээр чинь цэцэрлэг л байгаа шүү дээ амгалангийн шорон. Бүр тансаг. Тэг шоронд байгаад яах юм. Одоо инхолог ах маань одоо яг алдаж эндээ их олон явсан. Тэгээд олон цаг хугацааг өнгөрөөсөн байна те харанхуй газар. Тий. Тэг ер нь яг хизээ яг ер нь ухаарсан. Би гарч ирээд тэтгэлээр гутраад нэг хэсэг хар ус хүртэл уудаг байлаа. Гарч ичээд. Тий. Тэгээ хар ус мос уугаад инээ тэрээгээд өөрөө хөдөл бодож ирсэн тий. За энэ ч зүгээр би нэг амьдрах 5 төгрөг олдог. Тэрийг мэн зүгээр хар ус аваа явуучих юм байна да гэж бодоод. Тэгээд архиа чая амьдралаа л бодъё гэж бодоод. Тэгээ амьдрах гээд тэгээ өдөө хүртэл ингээд тэмцэл явж гин амьдрал гэдгийг хэрнээс тэр муухай хүн дурламар хүн сохоорхмаар тэр гой газар биш тэр бол тий. Ур зүрх бодол сэтгэл. Тий амьдралаа тэгэл нэг ясандаа хар толготод үлж байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Тийм муухай газар дурлаад хэрэггүй. Бүгдэнд нь хамгийн гол дурж орно гэж байхгүй л ахал та. Тий. Дурж орохгүй тэр бас өөрийн бас онгороо өөрийн хинэггүй дан гэж байгаа шүү дээ. Үнний шин хамгийн гол нь хинэггүй. Юм яавсан ч яадаг юм яасан онгороо бил дав гэд ингээл хинэггүй зангасаа лаад шүү дээ. Үүдэрхэл. Юм бил дав яавч яадаг юм бил дав гэд ингээл өөдөөс нь тэгэл ихлэ хэрэлдэнэ. Хэрүүлэн зодон болдог байхгүй юу? Тийм шүү дээ. Зодон дээрээсээ. Тий, зодон дээрээсээ тэгэл өөрсөө ингээ хогсож байгаа шүү дээ. Цайгаа ирэх хүн шиг нодрог дөрвөлээ тэгээд саалаад болил болчих хэрэгтэй. Тэгэхгүй тэгээд нэг бүр сүүлд нөгөөх нь юу лээ? Нөгөө нэг гадаадаа мэдэгдээд бүр гомд санал болоод тэгэл хогсож шүү дээ. Тий, тэгэл хүн тэр хүн өөрөө тэгэл хогсож шүү дээ. Станер. Одоо энэ шорон гэдгийг бол яриач хэрэггүй юм дэлхийд. Таны хувьд бол одоо хардарсан зүүд үү? Хардарсан зүүд. Болохгүй газар руу явах болох үйлдэл хийчлээ шүү дээ тий. Одоо тэр бол таны санаанаас гарддаг байх тийм үү? Тий. Тэрийг яах гэж тэгвдээ би зүгээр ингэж болоогүй юм бах таа гэд одоо харамсдаг тийм. Байсан. Ийм нэг жоохон хумсны хутга шиг мөртлөө хажилтаа юм хутгата тийм 5 дөрөвний хутга гэж гардаг байсан. Дээр үед өвтөг хутга шиг тонгорч жоохон тонгорох. Тэрүүгээр авчаа гойн дээр нь хатгачаад захил махалтай загнуулаад тэгэд эхлээд эргүү хөөчин юу яасан штэ. Тэр үеийн нөгөө цагдаа магдаа идсэн тэгэл жоохон хүүхд инээ тэргээд дөнгөд 8 настай 9 настайс хүүхдүүд байсан болоод тэр юм уу тэгээд таргуул маргуул гэх тэгэл өнгөж ийсэн. Тэг бол болдгийм гэдэг нөө жоохон тэнэг эргүү толгойсон. Тэгээд хүүхдүүдтэй нөгөө бас юм хатгаж матгаж тэгээд өөрөө даварсаар орондоо давгийн орондоо шээс алдна гэдэг шиг. Тэгэл гимт хийгээд эхэлсэн шүү дээ. Тэгээд тухайд тэгэл болдгоо мэ эндгүү мэ гэд тэгээ яасан бол сургууль соёл сураад үдээ чи шал ондоо хүн байх хэрэгтэй байсан байхгүй юу? Одоо тэр дээх нь одоо динжи мянган зах гэж байсан. Энийг ч нэг хүүхдүүд ингээд
анх хүүхдийн колон сахигаалын хүүхдийн коломод ашиг гэдэг нэг юу газар байсан хөө. Юу 20 дахь газар байсан. Тий. Тэгэхэд тийч манай ангийн 42 сурагч намайг ирж ирдэг үл шүү дээ. Багш магштай газар. Тэр миний санаас гадгүй тийм жоо сахилахгүй байхад тэгээ ангийн дээр хамт олон гэж их гоё байсан байгаа байхгүй тэгэхээр тийм байгаас бүгдөө тэр үе жоохон бичээ юусэн шийдээ жоо тооронд хийсэн хүүхдүүдээ хурж ирээ. Тий. Дээр манай тэр хэдэн их тэгээд ээж мэжнээс бас бүгд ирж ирсэн байсан. Тэгээд дижимэн тэг хаяг тодруулах гэж тийм нэг юм байсан тийч. Тэнд ингээд бүгд ирж ирсэн. Сайхан тэгээ би чинь сургуульд байхдаа бас хичээлээр асалцдаг байсан юм аа. Спортын төв ордон юу бүхэн секц гэж байсан. Тэгээ тэнцээр чөлөөтөр би явдаг хүүхд байсан. Чөлөөт бүхөө. Тий. Чөлөөт мөлөөтөр тэрүүгээрээ явсан бол сургууль соёлоо сурсан бол үүдий чи бас нэг юм төрчих байсан болов гэж боддог шүү дээ бас. Өөрөө сонирхлоор тэр секс мэксэндээ явал тэгээд багштай өнөө уучраа хэлээд тэгээ сүүлд манай багш идвэс мэдсэн шүү дээ. Ой секс мэксэнд явж ирсэн хичээлээ таслахтаа чөлөө мүлээ аваа явахгүй яадаг байсан бол та гэж бацук гэдэг захиал байсан тэр үед. Тий. Тэр мөрөнд тэгжсэн шүү дээ намайг тий. Мэдсэн бол энэ хүүхдээ ингэж муухай газар явуулснаас тэр сургууль соёлд тэр секс мэксэнд нь явуулсан. Одоо үүдээ чи бас нэг юм дуулахчхал хүүхд байсан даа. Тэгж ярьдаг байсан шүү дээ. Тэгээд би өөрөө зангаас өөрөө болж би алдсан шүү дээ тий. Тэрэндээ би бол ганцхан харамч өгдөг тийм л үү. За ингээд их хулаг ахтаага нилээдгүй сайхан яриа өрнүүллээ. Тэгээд ах хоёр өмнө одоо олон контент хийжсэн. Тэгээд өнөөдрийн энэ ярилцлага яриа бол арай өөр сэдвээр хүрж байгаа. Залуучууд дүүнер маань хамгийн гол нь одоо их хулаг ахынхаа энэ сайхан ярьж байгаа яриан дээрээс те алдсан тэр алдаан дээр одоо хэрв магадгүй те яг энэ бичлэгийг үзээд сууж байгаа одоо те хүүхэд залуучууд бас дэггүй сахилахгүй байж магадгүй те тийм бол эртгэн ухаараарай те хүн алдах амархан шүү гэдэг л мессежийг одоо ах хоёр одоо хүргэж байгаа. Ер нь бол гол л одоо хүргээд байгаа мессеж нь энэ шүү дээ те. За тэгээд их хулаг ахтаага өнөөдөр оройг ингээд шөнийн 1 цаг 10 минут хүртэл ингээд ярьж өнгөрөөлөө. Баяртай сайхан амарцгаагаараа. За тэгээд баяртай дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Тэгээд манай бичлэг таалагдсан бол шеэр хийгээрэй. Тэгээд фоллоу дараарай, сабскрайб хийгээрэй. За баяртай. Тэгээ айлгэрт нэг сахилахгүй хүүд байдаг гэсэн тэр л би байсан багтаад гэж боддог. Надаас өөр усанд бүгд гайгүй. Наа чи ингээ олон жил зовдод олон гэрийн лайлаа чиг өөрсөө байхгүй. Одоо тэгээд үнэн гоё байхгүй хамгийн гол чи. Би үнийг хаан суусаг тэр зовж явж байхдаа зовлонт газар л би сууссан. Хүн үнийг хэлэх нь сайхан байна да гэж. Тэр чи хүнийг хүмүүжүүлдэг газар бай хүмүүжихгүй нэг нь өөснөө ухамсараараа байдаг газар бай гэдгийг л би ойлгож авсан. Тэр чи үнийг өөрөө ухамсараас хайрдаг юм байна. Тэгэхгүй тэр чигээр би юм үтсэн би шор оронд байсан би ингэсэн гэл ингээ тэгэл тэр хөө өөрөө улам доошоор улам алдаад улам инээтэйгээл яваад байх юм бэл. Би нэг хэсгүүд тэгж явсан. Тэн дотор яад нэмүүлээ тэгээд ингээ ахад нэг сар болохгүй гаршаа 7 хонохгүй бусаад утгалаад тэгээд ингээ яваад шал тэнийг асуудал юм бэл. Би өөрөө ойлгосон учраас одоо болиё. Тэр нөө хүнд одуулчаад тэгэл хүнд өнөө уучраа ирээд гуйлгал гоохгүй гэж хулгай хийхгүй гэж худлаа хийхгүй гэж энэ гурыг л баримтлаа яваа гэж бодсон. Тийм үстэй. Тийм шүү дээ. Худлаа хийж болохгүй, хулгай хийж болохгүй, гуйлг гоохгүй гэж үнэнгээ хэлээл. Тэгээ хүн амьдны дунд үлээ ховж зөөхгүй.